Мэдээ үргэлжилж байна. Улаанбаатар хотод онгарснаас хойш 5 дугаар сарын байдлаар хулгайн 3276 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 636 буюу 19.4%-ийг халаасны хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа юм. Тэгвэл халаасны хулгайн гэмт хэргийн гаралт өнгөрсөн 1-р сараас 55%-аар буурсан байна. Гэмт хэргийн гаралт ингэж буурсныг албаагчид орчин үеийн техник технологиг ашиглаж байгаагаас гадна энэ төрлийн гэмт хэргийг тогтмол үйлддэг этгээдүүдэд хариуцлага хүлээлгэсэндээ холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Энэ талаарх мэдээллийг сэтгүүлч Эрдэнэ Цэцэг студид дэлгэрүүлээ өргөнө. За арай мэд хүргийн үзэгчтэй. Тэгэхээр халаасны хулгайтай холбоотой нэгэн бодит үйл явдлаас мэдээллийг хүргэе. Тэгэхээр Иргэн Б-ийн хувьд одоо 3 сарын өмнө хар орон зах дээр явж байгаад утсаа алдсан байгаа юм. Тухайн утсаа алдсан ч гэсэн цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй энэ шалтгаан нь бол утсаа олдохгүй гэж бодсон. Гэтэл цагдаагийн байгууллагаас одоо өчигдөр холбогдсон утсаа ирж аваарай гэж мэдгдсэний дагуу өнөөдөр утсаа авч байгаа үйл явдалтай бид таарсан юм. Ингээд иргэний ярианд анхаарал хандуулъя. Ерөөс олдно гэж бодоогүй. Тэгээ цагдаагийн байгууллагт ч мэддэггүй байсан утас ингээд гараад ирсэн амар баяртай. Цагдаа угаасаа олдохгүй байх л гэж бодсон л да. Зүгээр л ингээд гудмаар явж байгаа л олдчихжээ юм ч одоо хаанаас ч гэж тэр хүнийг олох юм лээ гэж бодоод. Тэгсэн чинь энэ утсан дээр нөгөө нэг сэмэ хийгээд ашиглаж байсан болонгууд миний дугаар ингээд хадгалагдаад үлдчихсэн юм лээ. Тэгээд тэрийг ингээд Mobicom-оос ингээд олж аваа тэгээ настай холбогдсон. Халаасны хулгайн гэмт хэргийг ихэвчлэн одоо тогтсон орлогогүй ажилгүй иргэд үйлддэг гэдэг юм мэдээлэл байна. Тухайлбал одоо тогтмол энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг 108 иргэнээс 44 иргэнд шүүхээр ял оноосон байгаа юм. Энэ нь мөн гэмт хэргийн гаралт буурахад нөлөөсөн байна. Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг иргэний ярианд анхаарал хандуулъя. Би одоо 38 настай. Тэгээ сүүлийн 2-3 жил хулгай хийж байгаа. Энэ голцоо хүмүүсийн халаасанд байгаа гар утас картыг л хулгай хийдэг. Тэгээд сургууль соёл төгссөн мэргэжил байхгүй тэгээ ажил төрөл олдохгүй болохоор тэгээ би ер нь баригчгүй хийслээд тэрнээс хүмүүсийг нэг бодоод байдаг. Сүүлийн үед хүмүүс нөгөө биедээ нэг карт авч явдаг бас бэлмэг авч явах юм болцсон тэгээ голдуу гар утас карт хулгай хийж. Тэгээ хулгайсан картыг болохоор энд дэлгүүр уншуулаад бараа талаа аваад явчихдаг. Сүүлийн үед ер нь годомжинд камер их болсон. Тэр нэг автобуснууд чинь бүгд камертай болсон болохоор холгой хийж байгаа. Баярцчих хэрэгсэлтэй хэцүү. Халаасны хулгайн гэмт хэрэгтэй холбоотойгоор нийслэлд бүртгэгдсэн гомдол мэдээллийн талаарх мэдээллийг хүргэе. Тэгэхээр 1-р сард энэ төрлийн гэмт хэрэг 567 бүртгэгдэж байсан бол 3 сард 411 болж буурч харин 6-р сарын байдлаар 190 болж буурсан байна. Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг буурч байгаа гэсэн дүн мэдээ харагдаж байгаамаа. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд цагдаагийн байгууллага орчин үеийн дэвшлэлт технологиг бас үйл ажиллагаанд ашиглаж байна. За ялангуяа хяналтын камерын бичлэгээр дээрх төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр ажиллаж байна. Дээрх төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд одоо иргэд аж ахуйн нэгжийн суурилуулсан хяналтын камерын бичлэгээр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтооход одоо цагдаагийн байгууллагад маш тус төхөн болдгоо. За тэгэхээр хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой хуулийн зүйл заалтын талаар мэдээллийг хүргэе. Тэгэхээр хэрвээ хохирлын хэмжээ 300 мянгаас доош байх юм бол зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгдэг. Харин 300 мянгаас дээш байх юм бол эрүүгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгдэг. Үүнийг задлаад явах юм бол зөрчлийн тухай хуулиар албатан сургалтанд хамруулж 7 хоногоос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулдаг. Харин эрүүгийн тухай хуулиар 240-оос 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тусдаа ажил хийлгэх, эсвэл 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэдэг. Хэрвээ энэ гэмт хэргийг зохион байгуулалтайгаар үйлдсэн бол 5-аас 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэдэг байна. За дээрх гэмт хэргийг бол бүлэглэн зохион байгуулалттайгаар үйлдэж, за амьдралын их усүрээ болгосон тохиолдол зөндөө байдаг. За ингээд удаа тураа энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж ял шийтгэсэн этгээдүүд ахин энэ төрлийн гэмт хэргийг байнга тавтан үйлддэг тохиолдлууд маш их байдаг. Аян арга хэмжээний хүрээнд бол Баянзүрх түргэн прокурорын газраас бол нийт 7 энэ халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөн шалгах хэлцээр бол 767 хэрэг байсан. За үүний бол 665 хэрэг буюу 87.7%-ийг нь бол эцэслэн шийдвэрлсэн үр дүнтэй оролцсон байгаа. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргийн хохирогчд нь ихэвчлэн хүүхдүүд мөн эмэгтэйчүүд байдаг. Бүр тодорхой хэлэх юм бол 85% нь эмэгтэйчүүд хүүхдүүд байдаг байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг ер нь бол ихэвчлэн гудамж талбай, автобусны буудал, олон нийтийн газар, үзэр үйлчлэгээ олон нийтийн газар үйлдэгдэг. Иргэд олон нийтийн газар явахдаа
өөрийн эд зүйл болон гар утсаа халаас нь дотор утсынхаа халаас нь тийх өөртөө шахаж ойртож байгаа, өөрийн түлхэж байгаа тийм хүнээс этгээдээс зайлсхийх арга хэмжээг бас авч явах хэрэгтэй. Цагдаагийн байгууллагын зүгээс олон нийтийн газар явахдаа айл болох сонор сэрэмжтэй байж халаасны хулгайчаас болгоомжлохыг сэрэмжлүүлж байна. Мэдээллийг хүргэлээ анхаарал хандуулсанд баярлалаа.